За Монгол Улсын их сургуулийн инженери технологийн сургуулиас хамтран зохион байгуулж байгаа пассив барилга гэж юу вэ? Хэрхэн барьдаг вэ гэдэг ийм олон нийтэд зориулсан сургалтанд бүртгүүлээд хэрэг болгоод ирээд оролцож байгаад маш их баярлж байна. Тэгээд энэ технологи Монголд маш хэрэгтэй чухал байгаа. Хинээр ч хэлүүлтгүй бүгдээрээ сайн мэдж байгаа. Тийм учраас шууд хичээл рүүгээ орё гэж бодож байна. Тэгээд ерөнхий хөтөлбөр агуулгын хувьд бол пассив барилгын танилцуулга тэгээд нэг үндсэн 5 зарчим гэж байгаа. Энэ 5 зарчмыг өнөөдөр бүгдээрээ суралцсан. За тэгээд дулаан хамгаалалт, барилгын насжилт, чийгний асуудлуудын талаар дурддагдана. За агаар сэлгэгт битүүмжлэл. За энэ тухай манай одоо пассив барилгын мэрэгжилтэн докторантууд суралцж байгаа энэ хүчрэл ихтгэл тавина. За дулааны гүүргүү зохиомжлол гэж юм байна. Энэ 5 зарчим дотор ордог юм. Өөрөөр хэлбэл өлгийдэн дулаалах тухай асуудал, дулаалга тасралтгүй байх тухай асуудал байгаа. За дулаан хамгаалалтын өндөр үзүүлэлттэй цонх гэж байгаа. За энд бид нар цонхны